За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ өнөөдөр Монгол банхаарынхаа тухай ярилцъя гэж бодлоо. За ерөнхийдөө Монгол банхаар нохоо бол учиргүй хоол унд нэхэд идээд авахгүй. За тухаас үүр засаад тийм хэвтэргээд гэх мэт маш тав тухтай тогтоо орчин шаардаад байдаггүй. А гэсэн хэрнээ маш төсвөр төвчээртэй. Өвлийн хүйтэнд хасах 30-40 градус хүрж байгаа хүйтэнд бол зүгээр л ийш тийшээ хараагаад давхиад явж байгадаг тийм төсвөр хатуужилтай нохоо. За ерөнхийдөө Монгол малчин айл бол нэг дунджаар бол нэг 2-3 банхар нохоо тижээдэг байсан. За нэг нь юм уу хоёр нь холуур гэрээсээ нилээд холуур тэр өнөг чоноо хөөгөөд айлгаад уул хадаар хуцаад явж идэг бол нэг банхар нохоо нь бол яг гэрийнхээ ойрхон хашаа хорохот мал хууга хараад сахиад тэднийг эргээ тойроод явж байдаг. За хоёр банхар нохоо бол ганц нэгээр явж байгаа чоныг бол өлхөн барьчихдаг. За айлын мал элдв цас шуурганд урууд банхар нохоо бол дагаад л явдаг. За эзэн байсан байгаагүй малаасаа салахгүй энэ тэнд нь гараад хуцаад явж идэг. За аль болох малынхаа уруудж байгааг нь тогтоогоод гэрийн зүг буцаах гэж оролддог хідэн талд нь гараад үнэхээр шуурга ихтэй мал хуу ихтэй дийлдэхгүй байвал хонь малтайгаа хээр очоо хонцохдаг. За тэгээд шуурга намдаад цаг агаар сайхан болоод ирэнгүүт буцаагаад мал хуугаа гэрлүүгээ хотлуулаад туугаад хүрээд ирдэг. Тийм чадвар бол Монгол банхар нохоонд байдаг. За тэгээд нэгэн түүх өгүүлье. За нэгэн Монгол айлын банхар нохоо нэгэн өдөр гэрийнхээ гадаа ирчээд учиргүй гаслаад гинаад гүүгээд яваад ирсэн байдаг. Эцэд нь энэ одоо яах гээд байгаа юм бол гээд хараад ерөөсөө эзэн рүүгээ нэг гүүж ирснээр буцаал тэр уул тал хээрлүү гүүгээд идэг. Буцаал хурж ирээл буцаад л уул тал хээр тал руу гүүгээд өөрөөр хэлбэл миний араас л яв гэсэн санааг л ойлгуулад ирсэн нь гэрийнхэн бол тухайн үедээ бол сайн ойлгоогүй мдээгүй байдаг. За үүнээс ингэж хэдэн удаа давтаж игээд нохоо гэрээ эцэд нь сайн ойлгохгүй болохоор гэрлүүгээ өсөрч ороод гэрд орон дээр унтжсэн өлгийтэй нялх хүүхдийн өлгийн нүсэн зуугаад хар урдаараа уул тал руу давхисан байдаг. За ингээд энэ үед нь Монгол айлын эрэм хөгшин хөвөө хүүхэд нялхсгүй бүгд ерөөсөө нохооныхаа араас элдэж хөөгөөд хүүхдээ авах гад гүйсэн байдаг. За нохооч нөө хүүхдийг өлгийтэй нь зуусан чигээрээ цаашаа улам хурдлаа тавьсан байдаг. Ингээд гэрээсээ нилээд холдоод эргээд хартлаа их маш их дуу чимээ гараад тэр тухайн үйлчжсэн айлын хадан хясаа нураад гэрийг нь дараад маш их тийм аюултай сөүрл үүссэн байдаг. Энэ нь юу гэсэн санаа вэ гэхээр зэрэг тухайн банхар нохоо маань өөрийнхөө эцдийг болон гэрийнхнийгээ газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлээд амь насыг нь аварсан ийм мундаг жишээ байдаг юм аа. За дараагийн нэгэн жишээ байна. За нэгэн Монгол айлд хөлд ороод удаагүй нялх хүүхэд гэрийнхээ ойролцоо тоглож байсан байдаг. Гэтэл гэрийнхэн ойролцоо нэг том хэрэг шуу ирээд хүүгийн ойрхон нисэж буугаад хүү тэр хэрэг хараад өхөөрдөөд баярлаад барих гэж оролдож ирсэн байдаг. Хэрэг жоохон цаашлангууд хүүхэд нөгөө шуугаа барих гад инээгээд очдог. Хэрэг ахаад нэг жоохон цаана нисэж буугаад хүү барих гад очоод гих мэтэр хүүг бол гэрээс нь багаагаар ингээ холдуулаад яваадсэн байдаг. Энэ үед бол гэрээ хаяанд унтжсэн банхар нь гинт сэрээд бол тухайн хэрэг барих гэж уурсаж архирч хөөгөө явж исэн байдаг.
За ингээд хүү холоос харахад бол хүү нохоо шуугуур нэг л тоглоод байгаа юм шиг харагдаад байсан гэж байгаа. Тухайн гэрээ эзний яриагаар гэтэл бол хэрэг бол их аюултай амьтан нялх баг болчоор хүүхэд болон дөнгөж төрсөн хураг ашгийг бол хөдөөхээр аваачиж жагаад нүдийг нь тоншиж иддэг их аюултай шуу. За яг энэ байдлыг нь мэдэрсэн банхар нохоо болохоор зэрэг хэрэгтэй тэмцэлдээд хэрээг бол ерөөсө хүүд огт ойртуулахгүй байсан байдаг. За ийхүү гэрээ эзэн мортогоо давхиж очиж хүүгээ болон нохоогоо авчирж исэн тийм түүх байдаг. Энэ нь бол ерөөсө хүүхэд болон гэр бүлийнхнийгээ аварч исэн Монгол банхарын нэг гайхамшигтай үйлдэл юм аа. За ерөнхийдөө өвлийн цагт бол Монгол банхар бол хүзүү толгойных нь уснууд бол нэлээд тийм ширэлдэж даахирч одоо өнөөгийн бол нэг хар эрстэн залуучуудын шиг нэг тийм даахирсан ширэлдсэн тийм ус үүсдэг. Энэ нь болохоор зэрэг чон болон хээрийн амьтадтай тулалдахт нь бол учиргүй нөгөө хүзүүгийн тас хазах боломжийг бол хязгаарлаж идэг. Хүзүүг нь хазсан ч гэсэн тэр зузаан ус ноосонд нь тэглээд хазаж чаддаггүй ийм нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгээ маш их төвчээр хатуужилтай, маш их өлчөрч хэрэг. За өдрийн цагт л унтж байдаг. Бусад шөнийн цагаар бол сэргийг хашаа ороогоо харж байдаг Монгол банхар гэдэг бол үнэхээр мундаг буянтай амьтан билээ.